Энэ сүрээгүй Аз төвийг болох арга замыг бий болгох нь олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгуулагдаж байна. Хуралд бол нийтдээ 8 улс орон бол энэ захин болон танхим хэлбэрээр оролцож явж байгаа. За өнөөдрийн хурлын гол асуудал нь бол энэ сүрээ гэдэг өвчин болвол өнөөдөр дэлхийн нийтэд бас проблем болсон ийм асуудал байгаа. Тийм учраас зөвхөн нэг улс орон энэ дээр бол тэмцэж сэргийлээд бол үр дүнд хүрэхгүй маа. Ийм учраас твэрээ те дэлхийн нийтээрээ бол энэтэй хамтран тэмцэж бас сүрээг устгах юм боломжтой байна гэж бол харж байгаа. Тийм учраас өнөөдрийн хурлын гол үр дүн нь улс орнууд бол энэ сүрээтэй бол хэрхэн тэмцдэг. Энэ сүрээгийн чиглэлээр ямар шинэ дэвшилтэд технологи арга хэрэгсэл онцлох илрүүлэхтэй гарч байгаа энэ бүгдийг бол хамтран хэлэлцээд бие биенийхээ туршлагыг хуваалцаад энэ туршлагыг дээрээ үндэслээд энэ сүрээгийн эсрэг хариу арга хэмжээ, тэмцэх сэргийлэх арга хэмжээ боловсруулах ийм гол ач холбогдолтой. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс одоо энэ коронавирус халдварын цар тахлын улмаас энэ сүрээгийн эрт илрүүлэг үүсдэг онцлогоо маань бол дэлхийн нийтээр 5-8 жилээр ухрах ийм эрсдэл байна гэдгийг бол хэлж байгаа. Ийм учраас энэ сүрээ биш коронавирус халдварын энэ цар тахлын үед бид нар яаж дасан зохицож энэ сүрээгийнхээ илрүүлэг үүслэг онцлогоо эмчилгээг тасалдуулахгүй явуулах вэ гэдэг дээр бол онцгой анхаарч бие биенийхээ туршлагыг хуваалцаж байна. Гол үр дүн нь бид нар бас олон улсад хэрэгжиж байгаа тэргүүн туршлагуудыг бас энэ улс их орондоо нэвтрүүлж ажиллах энэ гол зорилготой энэ өнөөдрийн хурал бол явж байгаа. Сүрээгүй Аз төвийг эрэлхийлэх нь эрдэм шинжилгээний баг хурал бол одоо өнөө маргааш энэ 2 төртөө зохион байгуулагдаж байна. За энэ бол одоо олон улсад одоо зохион байгуулагддаг олон улсын юм хурал байж байгаа. Тэгэхээр энэ удаагийн хурал бол 5 дахь удаагийн хурал байгаа. Монгол улс бол өнгөрсөн жил одоо 4 дахь удаагийн хурлыг бас зохион байгуулсан байгаа. За энэ жил мөн 5 дахь удаагийн хурлыг бол зохион байгуулж байна. За тэгээд энэ олон улсын хурал дээр бол ер нь сүрээгийн тусламж үйлчилгээ сүрээтэй холбоотой одоо бүх тулгымцсан асуудлуудыг одоо ярилцдаг. За дээрэс нь одоо олон улс орнуудын одоо хийгдэж байгаа орчин үеийн одоо судалгааг бол одоо эрдэмтэн судлаачид бол бас хоорондоо солилцох юм боломж олддог ийм томоохон одоо хурал байж байна. За тэгэхээр манай одоо Монгол улсын хувьд бол за энэ хурлыг одоо 2 дахь жилдээ ингээд үндсэндээ удирдан зохион байгуулах одоо ийм хүндтэй үүргийг бол хүлээж аваад за ингээд одоо зохион байгуулж байна. За ер нь бол энэ одоо хурлын бас үеэр хилцэгдэх томоохон асуудлуудын нэг бол ковидын цар тахлын үеэр одоо сүрээгийн тусламж үйлчилгээ болон одоо бусад үйлчилгээ одоо ямар одоо нөлөө үзүүлсэн бэ гэдэг асуудлыг бол бас ярилцсан. За мөн түүнчлэн одоо цаашаа дэлхийн нийтэд сүрээгийн тусламж үйлчилгээ онцлогоо эмчилгээнд гарч байгаа одоо шинэ дэвшилтэт технологиудыг бол одоо бас суралцах, за бие биендээ одоо мэдээлэл солилцох ийм одоо зорилготойгоор явагдаж байна. За миний хувьд бол өөрөө бас судлаачийн хувьд бол энэ одоо хурал дээр бол бас өөрийн хийсэн судалгааны үр дүнгээс бол товчхон танилцуулж байгаа. За энэ судалгаа бол одоо ковидын цар тахал сүрээгийн тусламж үйлчилгээ нөхцөл байдал ер нь хэрхэн нөлөөсөн бэ гэдэг одоо судалгааны үр дүнгээ бол товчхон танилцуулнаа. За ер нь бол яг ковидын цар тахлын одоо 2 жилийн хугацаанд бол сүрээгийн одоо тусламж үйлчилгээнд бол тодорхой хэмжээний одоо тасалдал бол гарсан байж байгаа. За тэгэхээр энэ бол зөвхөн Монгол улсад төдийгүй зөв дэлхийн нийтдээ одоо үнэхээр одоо ковидын цар тахал хариу арга хэмжээнд анхаарал хандуулснаас болоод үндсэн тусламж үйлчилгээнүүд төдийгүй одоо сүрээгийн тусламж үйлчилгээний тодорхой тасалдлууд бол гарсан байгаа. Тэгэхээр энэ бидний судалгаагаар бол одоо бас яг энэ одоо тасалдал гарсан тодорхой одоо илрүүлгийн үйл ажиллагаанууд буурсан, шин сүрээгийн тохиолдлууд одоо буурсан гэдгийг бол бас одоо харуулснараа ач холбогдолтой. Мөн түүнчлэн одоо цаашид одоо энэ тэргуунд одоо авах шаардлагатай арга хэмжээний талаар бол бас энэ судалгааны үр дүнд бол бид нэр зөвлөмжийг бол өгөхөөр байгаа. За өнөөдөр сүрээгүй Аз төвийг бий болгох нь олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлж байна. За өнөөдөр буюу 9 сарын 15, 9 сарын 16-ны 2 өдөр үргэлжилнэ. За бид бүхэн буюу одоо халдвар төвчин судлалын үндэсний төв, Солонгос үндэсний сүрээгийн нийгэмлэгтэй хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг жил бүр одоо зохион байгуулж байна. Энэ жилийнх бол 5 дахь удаа болж байна. За энэ удаагийн маань хуралд 8 гаруй одоо улс орны эрдэмтэн мэргэд за судлаачид одоо хуран цуулж байна. Ерөнхийдөө энэхүү олон улсын хурлын маань гол зорилго бол сүрээг тэглэх, цаашлаад сүрээг устгах
одоо энэ чиглэлд улс орон болгон хэрхэн яаж ажиллаж байна вэ? Хамтран яаж зүтгэж байна вэ? За ямар асуудлууд тулгамдж байна? Хэрхэн яаж шийдэж байна гэсэн энэ асуудлуудаа хоорондоо хуваалцдаг, туршлагаа судалдаг ийм эрдэм шинжилгээний хурал байгаа. Өнөөдөр Монгол улсад эрүүл мэндийн яам засгийн газар, алдар төвчин судлалын үндэсний төв, Солонгосын олон улсын нийгэмлэгтэй хамтраад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бас дэмжлэгтэйгээр 5 дахь удаага 12 улс орны төлөөллөг оролцуулан Сүрээгүй ТV-г бий болгох арга замыг хайх гэсэн энэ 2 өдрийн олон улсын эрдэмч шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тэгэхээр Намханлан баруун бүсийн 7 өвчлөл өндөртөө улс орны нэг нь бол Монгол улс байдаг. Сүрээгүй өвчлөл өндөртөө үргэлжлсээр байгаа. Гэхдээ сүүлийн 2 жил ковидын цар тахлын үед сүрээгийн тусламж үйлчилгээг тодорхой хэмжээгээр бас доктортой байдлыг хангахад бол төр засгийн газар, эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол хамтран ажилласан. Тэгэхээр өнөөдрийн 2 өдрийн үргэлжлэх хурлаар болох дээр бид нэр олон улсын туршлагаа хуваалцах. Дээрээс нь ковидын цар тахлыг хэрхэн яаж даван туулах, үр нөлөөг үнэлэх, бусад улс орнуудын туршлагыг бас мэдээллийг солилцоод цаашдаа бид нэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Намханлан баруун бүсийн үйл ажиллагааны стратегийн хүрээ 21 он 2030 он хүртэлх энэ одоо стратегийг хэрэгжүүлэхэд дараагийнхаа арга замыг одоо шийдвэрлэн хамтдаа хэлэлцэж төлөвлөгөөгөө гаргах ийм одоо ач холбогдолтой, өндөр ач холбогдолтой хурал болж байна. Тэгээд нийтдээ бол энэ хурал маань болох дээр 200-аад гаруй одоо оролцогчдыг 12 улс орноос одоо оролцуулан хийж байгаа. Эрүүл мэндийн яам, алдар төвчин судлалын үндэсний төв энийг бүр яг бичлэн зохион байгуулж байгаа Солонгосын олон улсын нийгэмлэгт одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сорин төлөөлөгчийн газрын өмнөөс одоо баярлж тарлахж байгаа илэрхийлж байна. Хоёрдугаар манай эрүүл мэндийн салбарын санхүүжилт шинэ механизм шилжиж байгаа талаар баярлалаа. Эрхэм хүндэт зочин төлөөлөгч агентлагийн төлөөлж Сүрээгүй АГС-ийг бий болох арга замыг хайх нь бүс нутгийн олон улсын эрдэм шинжилгээний 5 дугаар хуралд оролцож мэндчлэгээ төвшүүлж байгаа. Энэ хугацаанд өөрөөр анхаарал ажиллаж байгаа илэрхийлэх байна. Эцсийн зогсоо дахин нотолж уучлан сэргийлж эмчилгээх боломжтой энэ өвчнөд энэ даруйд эмчхийн тулд иймээс нэгдсэн үндэсний байгууллагын